За сайн байцгаана үзэгчдээ, залуу лидер нэвтрүүлгийн маань шинэ дугаар эхэлж байна. За бид залуу лидер нэвтрүүлэгтээ нийгмийн салбар бүрт амжилттай манлайлж яваа манлайлагч лидер залуусыг урьж оролцуулдаг. Тэгвэл өнөөдрийнхөө нэвтрүүлгээр бид манай улсад үүсэж хөгжөөд 90 жилийн нүрийг үзэж байгаа бильярд хэмээхийн спортод хөл тавин хоёргүй сэтгэлээр дурлаж амжилт гаргаж яваа залууг бид өнөөдрийн дугаарынхаа зочноор онцлож байна. Хичээлийнхээ дэвтэр дээр хүртэл бильярдын бөмбөг цохиур зураад сууж байдаг байсан гэх сэтгэл зүйн спортын мастер залуугийн хайртай спорт болон амжилт хүсэл зорилгын талаар одоо сонирхъя. За энэ өдрийн мэндийг хүргэн урилга хүлээн авсанд баярлалаа. Баярлалаа, та бүхэн ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За Лагнат оржийн дэлгэр далай гэдэг залуу өөрийгөө үзэгчид маань одоо товчон танилцуулахгүй. Би эхнэр хүүхдээ хамт амьдардаг. Эхнэртэйгээ амьдлаа 10 жил болж байна. Одоо хүн маань 6 настай сая сургуульд орсон. Айлын хэддэг хүүхэд вэ? Би айлын бага хүүхэд. Дээрээ нэг ах эгчтэй. Багс айлын отгоо бага хүүхэд нь. За дэлгэр далай маань бильярдын спортоор хичээллээд ер нь хэдэн жил болж байгаа вэ? Бильярдын спортоор хичээллээд тоглож ихснээс бол 20 жил болсон байна. Яг спорт гэдэг утгаар нь тоглоод хичээлж ихснээс хойш одоо 12 жил болж байна. За бильярдын спортоор хичээлснээр одоо олж авсан зүйл нь энэ сэтгэл зүйн спорт. Тэр өөрийгөө контролдож одоо удирдах, аль нь зөв бэ, аль нь буруу гэж ялах. Тэгээд дээр нь бэлтгэлийн үед бол маш их төвчээр шаардлагатай байсан. Одоо харахад зүгээр тоглоод байгаа юм шиг байдаг боловч гэсэн одоо шаариг болгонд өөрөө ачаал үе зохиод өөрийгөө ер нь төвлөрүүлж одоо эмнэлэх аливаа ялгаж салгах юм сурсандаа зөв байх талаасаа. Тэр бас нэг шатар нүүж байгаатай адилтгаж бас ойлгож болох ер нь хэдэн өдрийн цаанахыг харна гэдэг шиг. Дараагийнхаа үйлдэлийг ерөөсөө байнгын л харж идэв. Одоо нэг шаргын дээрээс нөгөө шарг руугаа дамжих. Тэрнээсээ дараагийн шарг руугаа яаж дамжих юм ерөөсөө. Эхлээд шарг хагасны дараа л ерөөсөө тэр төлөвлөгөөг зохиож эхэлдэг. Тэгэхээр Эпс клубын тамирчин гэж явж байгаа тийм. Хэдэн оноос хойш энэ клуб тариалагдсан бэ? Эпс бильярд клубт анх 2011 оноос хойш харьяалагдаж 11 оноос хойш Эпс бильярд клуб гэхэд тамирчин гэж явж байгаа. 97 оноос хойш тэгээд тоглож үзээд 2001 он хүртэл ер нь 4 жил орчим бол тоглосон баг. Тэгээд нэг дундаа завсардаа жоохон сонирхол буураад тэгээ буцаад нэг 2003 он 3 байна уу 4 оноос хойш буцаад тоглож эхэлсэн. Тэгээд одоо бильярдын спортыг сонирхож үзээд одоо хуучин тоглодог байсан ах нартай. Одоо спорт чиглэлээр нөхөөгөө тэмцээн уралдаанд орж үзвэл ямар вэ гэж санал тавиад. Тэгээд 2006-7 оноос тэмцээн уралдаанд оролцож тогтмол оролцож эхэлсэн. Тэгээ 2011 оноос Эпс бильярд клубтэй харьяалагдаж. Одоо бильярдын спортыг одоо тамирчин гэдэг утгаар нь одоо тоглож эхэлж явсан. Тэгэхээр яаж явж байгаад нь бильярдын спорт руу орсон бэ? Бильярдын спорт нэг найзын одоо золоо гэдэг найзын ах нь бильярд клуб ажилладаг байсан. Нэг байрны бодвол тэгээд тийшээ битээр хичээлээд арчаад нэг орж сонирхож үзээд тэгээд тоглох жоохон зогч үзээд тэгээд тэр нь бас нэг жоохон таалагдаад тэгээд анх юм тэндээс л хийсэнтэй. Ер нь хэдэн настай байсан бэ? Тэр 3 дугаар ангисэн үү? 3 дугаар ангисэн. Тэр олон хүн энэ бильярдыг одоо сонирхож аяг тоглодог шүү дээ. Тэгсэн мөртлөө яг энэ мэргэжлийн тамирчны төвшөнд очихлоо ингэж бүр сонирхож дурлалгүй. Тэр ер нь бильярдын спортын юу нөөрийг чинь гэж татсан юм бэ? Тэгэхээр юунд татсан юм бол тэгэл нийл нэгдэд хүрээстэй амар дуртай болсон шүү дээ. Хичээл дээр хүртэл одоо хичээлээ хийхгүй одоо тэтрийнхээ гол цаасан дээр бильярдны ширээ 2 шарыг зурчаад тэгэл багаараа тоглож сууждаг гэсэн. За Эпс клубт бол 2011 оноос харьяалагдаж тоглосон. Тэгэхээр тэрнээс өмнө юу н хаана яаж тоглож вэ? Одоо урд нь бол ерөөсө зах дээр гудамжинд тэгэл энэ дайлууд хүртэл хашаандаа ингээд нэг бильярдын ширээ тавиал одоо хүмүүс аяг тоглодог байсан шүү дээ. Одоо л ийм гоё мэргэжлийн ийм гоё клубуд байгуулагдаж байгаа. Тэр үеэсээ яриач.
Одоо бол ингээд ийм мэрэгжлийн клубүүд одоо ийм орчин сайхан цэвэрхэн шохоо одоо палк юм зохиур мод эдний хэрэгжил мэрэгжил нь гоё сайжирсан байна л да. Бид нар чинь болохоор анх 97 онд хаа 97 онд анх бильярд тоглож үзчихсэн юм байна. Сонирхож. Тэгэхэд бол ингээл одоо ийм клуб гэж одоо байдгүй байлаа. Дандаа л подвалд нэг 2-3 ширээтэй ч юм уу энд тентгийн ортнуудад байдаг. Тэгээд одоо байр болгоныхоо нөгөө аваргууд гэмээр ч юм одоо тэр үеийн тоглодог хүмүүс байгаа. Тэр эдгээ дийлдэг болгох тулд та байр хийсч бас нэг баг мөнгөөр тоглоно бид нэр. Тэгэл ороход шохоо байхгүй. Одоо ингээл тэр хуучны байрнууд руу ороод яах. Таазандаа шохоод ч тоглодог байсан. Тэгэхээр түрүү ярьсантай ингээл подвалд одоо клуб тариалгахаас өмнө подвалд тоглол ингэж эхэлжсэн гэж. Тэгэхээр тухайн үед ер нь та нэг бооцоо тавиал тоглодог байсан баг тий. Тэр ер нь бильярд спорт аягүй тийм шар хөдлөгдөг. Тий одоо энэ хүмүүс болохоор одоо гайгүй ойлгож эхэлж байгаа бильярдыг спорт юм байна гэж. Бид нэр одоо яг анх тоглож эхэлж байхад бол ерөөсөө энэгээр мөнгө олж болдсон юм гэсэн бодолтой тоглож эхэлдэг байсан. Одоо бол энэ нийгэм шал өөр болсон. Энэ бол спорт болсон. Одоо хүмүүс нь ч гэсэн одоо энэ бильярдыг тоглохдоо одоо дүрмээ судалдаг болсон байна. Одоо яавал одоо энэ бухыг удирдах уу гэж одоо үйлчлүүлэгч хүмүүс асуудаг. Одоо зарим энэ анхтлан суралцж байгаа тамирчид болон одоо хүмүүс асуудаг. Тэгэхээр одоо зөв тоглох одоо спорт гэдэг утгаар нь их ойлгодог болсон. За тэгэхээр бооцоо тавьж тоглоод ер нь хамгийн анх ер нь хэдэн төгрөгийн бооцооны шагнал авч байна? Тэгээд бид нар ч одоо тэр үед одоо 500 мянга гэж одоо тоглодог лээ та. За дэлгэр талаагийн үлгэр дуурайл авдаг тамирчин гэвэл ямар тамирчин байдаг болоо? Үлгэр дуурайл авдаг тамирчин одоо гадаадын тамирчдаас гээл та. Солион гэж тамирчин байна, снукер бильярд одоо мундаг авраг тамирчин байгаа. Тэгээ Монголоос гэх юм бол одоо Бацук гэж тамирчнаас бас үлгэр дуурайл авдаг. Маш тийм зөв байдалтай тоглолтын ур чадвар арга барил нь ч гэсэн тийм зөв тоглолттой үлгэр дуурайл авах тамирчин байдаг. Хүмүүсийн дийлэх мэддгээр бол нөө бильярдын пул, снукер гэсэн төрлийг мэдж байгаа тийм. Тэгэхээр бильярдын спорт ерөн дотор нийт хичнээн төрөлтэй байдаг юм болоо. Бильярдын спорт нь карон бильярд гэж байдаг, орс бильярд гэж байдаг, снукер. Тэгээд одоо стандарт Америк пул гэж байна. Тэгээд Chinese пул гэж байгаа. Тэгээд ийм нэг 5 төрлөөр л байна. Өөрөө ер нь дийлэхт аль төрлөөр нь илүү тоглодог байна? Би снукер болон энэ пул, Chinese пул төрлөөр нь гурван гарсан тоглодог. Карон бильярдыг сонирхож үзэж байсан. Альва одоо бүхий л хүндтэй аль салбарт ажиллаж байгаа хүнд одоо хийж бүтээж хөдөлмөрлөж явж байгаа зүйлдээ амжилт гаргах гэдэг ер нь заашгүй нөлөөлдөг зүйл болох бүтээмж гэж зүйл байдаг тийм. Тэр ер нь өөрийнхөө бэлтгэлийг ч гэсэн одоо чанартай байлгахын тулд ер нь хийж байгаа юмдаа бүтээмж өндөр байлгахын тулд ямар арга хэмжээ авч байна? Би өөрийгөө хуурахгүй л хичээдэг. Зүгээр нэг шааргацах биш. Одоо тэр шааргнаас би яг юу суралцж авч чадах вэ? Юу энэ дээрээс хийвэл яах вэ гэж би 2-3 талаас нь бодож үздэг. Тэгэл өөрийгөө хуурахгүй тусдал юм хийхийг босгол гэж боддог. Одоо улсын бол пул одоо бильярдын 2 удаагийн авраг, снукерийн 1 удаагийн авраг болсон байгаа. Тэр гадаадын олон тэмцээн уралдаанд оролцоод үзсэн тийм. Тэгэхээр ер нь энэ амжилттай байгаад яг өөрийнхөө сонирхсан спортод ер нь шилдэг байхын төлөө ингэж явхад өөрөө чинь зүгээс болон одоо амжилт гаргах гэх тийм юу нөлөөлж байгаа вэ? Одоо миний зүгээс бол би өөрөө энэ спортод дуртай болохоор одоо хичээл зүтгэлийг би өөрөө гаргана. Тэгээд цаана бол одоо энэ спортыг одоо дан хөөгөөд явахад бас ард амьдрал цаалгардаг. Тэгэл сайн их нэрийн буйнд одоо ар гэр одоо ойлгодгийн буйнд л энэ спортоор тоглоод хичээлээд явж байгаа. Одоо амжилтын ард бол ер нь ар гэр одоо клубээс бас маш их сайн дэмжиж өгдөг. Снукер пул гэдэг 2 төрлөөр тоглолт болохоор одоо пулийн бэлтгэл болохоор доор эвс пул бильярд зэрэг хийдэг. Снукерийн бэлтгэлийг болохоор элит гэх клуб төр хийдэг. Тэгээд 2 клуб бас намайг бол маш сайн дэмжиж өгдөг. Тэгээд ардаа бас дэмжлэгтэй болохоор тэгээд энэ ажилд нь гардаг баг. За миний анзаарснаар бол одоо бильярдын спортын тамирчид бол ер нь одоо бильярдын клубүүдэд тариалагдаад явчихсан юм шиг байна тий. Ер нь нийт хичнээн клуб үйл ажиллагаа явуулж байна.
одоо Монголын бильярдны холбоонд уг нь 6 клуб, гишүүн клуб гэж байдаг гэсэн. Одоо бол үйл ажиллагааны доктортой явж байгаа нь одоо Shine бильярд клуб, Метропол, тэгээд Эфес, Гард, Топ 8 гэсэн клубуд байгаа. Одоо жилд хичнээн ийм бильярдын тэмцээн болдог юм болоо. Клубуд өөрсдийн нэрэмжит бильярдын тэмцээнийг зохион явуулдаг юм л шүү дээ. Клубуд өөрсдийн нэрэмжит ойн тэмцээнүүд зохион явуулдаг. Тэгээ улсын чанартай тэмцээн уралдаанс гэх юм бол одоо улсын аваргын жилдээ нэг болдог. Тэгээ тамирчдынхаа одоо бэлтгэл сургалтыг алдагдуулахын тулд одоо холбоос зохион байгуулагддаг. Одоо нэг цуврал тэмцээнүүд байдаг. Цуврал тэмцээнүүд нь 14 хоногт нэг. Тэгээ заримдаа 7 хоногт ч нэг. Ерөн уг нь тэмцээн болгоом тасралтгүй зохион байгуулагддаг л да. Дэлгэр талаа ер нь жилдээ ойролцоогоор хичнээн тэмцээнд оролцдог бай. За ойролцоогоор нэг 20 тэмцээн уралдаанд бол оролцдог байна. Сая сүүлд бол нөө Shine клубын тэмцээнд оролцсон гэсэн тий. Сүүлд чинь Shine бильярд клуб нь одоо Камуге брендийн нэрмжит тэмцээн зохиогдоод тэр нь төрүүлсэн тамирч нь Япон руу 100% зардлаа даалгуулж явах тэмцээн болсон. Тэгээд тэр нь төрүүлсэн. Одоо тэгвэл удахгүй Япон явах гэж байгаа юм шүү дээ. Тийм удахгүй 11 сарын дундуур 15 дараа Япон. Shine Kawa tэмцээний аврал дэлгэр талаас нь үрж байгаа. За дэлгэр талаа маань бол пул бильярдын одоо 2 удаагийн улсын авраг авсан. Тэгээд пул бильярдын улсын авраг болсон тамирчид бол олон улсын тэмцээнд явах эрхэн нэгддэг юм байлээ. Тэр тэмцээнүүд юу хэрхэн яаж оролцож байсан бэ? Анх 2014 онд пул бильярдаараа улсын авраг болж исэн. 17 онд дахиж хошоо авраг болсон. Тэгээд юугаар улсын аврагаараа төрүүлсэн тамирчид нь гадагшаа явах тэмцээний өөртөө сонгож авч явж болдог. Ерөөсө гадны зохиогдож байгаа тэмцээнүүдээс өөрөө сонголтыг явуулна гэсэн үг. Тийм гадагшаа тэмцээн уралдаанд ямар тэмцээн уралдаанд нарийн илүү сонирхолтой байна, өөрийнх нь хичээлдэг төрөл ч юм уу, эсвэл одоо өөрийнх нь ихтгэлтэй байгаа бэлтгэл хийж байгаа төрөл ч юм уу, тэр төрлөө сонгоод гадагшаа тэмцээн уралдаанд явж болдог. Зардлыг нь бол Монголын бильярдчтай холбооноос гарахгүй. Зардал юу яаж зохицуулж байна? Зардал бол ер нь дандаа л 90%-аас. Тэгээд одоо бильярд сонирхдаг нэг зарим нэг одоо ах нар байна, эсвэл клубээс нэг дэмжлэг аавна. Тэгэл ерөн зардлыг бол ерөн л өөрсдөө л зохицуулж болдог. Тэрс одоо холбооноос ч юм уу, усаас ч юм уу тийм зардал мардал гэж бол байдгүй. Тэгвэл ер нь гадных нь тамирчтай ер нь тэмцээн уралдаанд явуулахдаа зардлын яг усаасаа дааж байгаа юм. Гадагшаа тэмцээн уралдаанд очиод одоо тамирчтаас гадны тамирчтаас заримдаа юм асуун л та. Одоо та нар ингээд бильярд хийгээд яадаг вэ гэдэг. Одоо яавал ингээд тэмцээн уралдаанд тогтмол ингээ оролцож чаддаг гэдэг одоо нэг топ болсон тамирчтаас бас нэг юм асуудаг. Топ болсон тамирчид нь болохоор хэлэхдээ одоо улсаас нь бол дэмжлэгийг үзүүлдэг. Тэгээд дэмжлэгээ аваад өөрсдийнхөө одоо бэлтгэл сургалтаа сайн хийгээд амжилт үзүүлсний дараа болохоор одоо энэ дэлхийн брэндүүдээс бол спонсор авч эхэлж болдго юм билээ. Одоо энэ спортоор яг хичээллээд тэгээд одоо гэр бүлийн ч юм уу одоо ингээд амьдралаа авч явахад нэг боломжийн тийм одоо нөхцөл боломж нь үүсдэг бол одоо биднэрт бол боломж бололцоо нь бол
одоо маш өндөр байгаа. Одоо залуу үе маань ч гэсэн одоо үнэхээр сайжирсан байна. Тэгэхээр өөрчлөгч ер нь бильярдын спортыг сонирхоод энэ спортоор явъя гэсэн ч гэсэн ер нь санхүүгийн хүндрэлээс болоод ер нь болж бутсан хүмүүс ер нь хэр гэдэг болоо. Ер нь одоо тэгэл нэлээдгүй дамжчид маань одоо тоглохоо болж эхэлж байна. Одоо ар гэрийнхээ амьдралыг цуцуулах гад одоо бильярдаас одоо сайн тамирчид маань гарч байна. Тоглох нь багасч байна. Тэмцээн уралдаанд орохгүй байна. Одоо бильярдыг ер нь орхигдуулж байна. Одоо бид нар бол одоо бэлтгэл сургалтыг одоо маш сайн хийж бол үнэхээр бол чаддгүй. Цаана ажиллана, амьдна. Тэгээ ажлаа хийхээ хажуугаар тоглоно. Одоо зарим тамирчид маань ихэд одоо ажлаа хийж байгаад ажлынхаа хажуугаар нэг 7 хоногт нэгээс 2 удаа ер нь тиймэрхүү л давтамжтайгаар тоглодог. Хэрвээ одоо энэ 7 хоногийнхоо 5-аас 6-ад нь тоглох тийм боломж нь үүсэх юм бол энэ тамирчид уур чадвар нь илүү их хэсэх байх гэж боддог. За өөрөөр нь хувьд амжилт гэдэг ер нь ямар хүнд ирдэг юм шиг санагддаг байна. Хичээж хөдөлмөрлөлөөд одоо тэр амжилтаа гаргах үндсээ өөрөө тавиад өөртөө маш сайн одоо ихтгэл үнэмшлийг өгж өөрийгөө хурцж дайчилж чадсан хүн л амжилт гэдэг зүйл нэрх байна гэж бодож байна. Амжилтуудад тэмүүлж байгаа хүнд ер нь яг бүр зайлшгүй байх ёстой зан чанар гэвэл юу ямар зан чанар байх ёстой гэж бодож байна. Ямар нэгт бол бие авч явах байдал хэрэгтэй байна. Тэгэд өөрийн гэсэн зөв бодолтойгоор хамгийн зөв байж ижил амжилт өгөх байна. Тэгэхээр өөрөө чинь одоо хувийн амьдралдаа ч тэр энэхүү спорттоо ч гэсэн гэр баримталж явдаг зарчим гэвэл ямар зүйл байдаг вэ? Би одоо зарчим гэхээс илүү зөв хүн байхыг л маш их одоо бодож явдаг, зөв хүн байх гэж маш их хичээдэг. Аливаа зүйл дээрээс буруу хийхгүй ерөөсөө л хамгийн зөвөр нь л байх гэж хичээдэг. Энэ хүмүүжил ер нь хаанаас өөрт чинь бий болж хүмүүжсэн юм. Ээж аваас гаднаас бильярднаас ч бас байж магадгүй юм. Одоо магадгүй одоо нэг өөр спортоор хичээлж байгаад ер нь тэгтээ аливаа спорт үзэх хүний хүмүүжүүлдэг. Тэгээ бильярд одоо бас тийм огт хүмүүжүүлдэг спорт биш юм а гэдгийг л одоо хүмүүст бас ойлгуулахыг хүсдэг. Тэгээ зөв өөрөө төлөвшөж чадаад тэгээ бильярдыг одоо тамирчин гэдэг утгаар нь хүлээж аваад тоглоод төвлөрөөд үзэх юм бол бас маш их зүйлийг сурдаг та. Бильярдын спортоор хичээлдэг байсан дэлгэр далай, яг бильярд ч болсон дэлгэр далайг харьцуулж хэлвэл ямар харьцуулж хэлвэл ер нь амар надад одоо ингээд одоо багийнхаа найз нөхдөөгөө уулзаж юм ингээд наа амар хүмүүжсэн байл гэдэг тийм. Багийнхаас бүр шаал өөр гэдэг тийм. Юу нэг их хөдөлгөөнтэй хөвгт баг. Тий би багтаа маш их хөдөлгөөнтэй хөвгтэйсэн. Сахилахгүй. Одоо дараахан. Ээж аав чинь ер нь юу гэж хүлээж авдаг вэ? Ээж аав бол наа маш их сайн дэмждэг. Хүүхд байхаас эсвэл одоо чи ингэж хэлэхгүй алга болж ингэж бильярдаа тоглож явж байхаар сургалт мургалт байт юм бол тэрэнд нь хамаагд. Тэ ямар үн хүсдэг чи өөрөө мэд гэдэгээс тэгээд тухай тийм сургалт мургалт гэж байдаг байсан болохоор тэгээд ямар ч маш сайн дэмждэг. За тэгэхээр энэ цагаан шайрыг харагдаж байна. Ер нь бидний хэлгээр бух гэж. Тэгэхээр энэ цагаан шайргийг цагийн одоо тойрогт оруулж тооцоод ер нь ингээд тамирчид цохилтой байдаг юм шиг байгаа. Энэ талаар яриач. Тий одоо энэ бух шайрыг одоо шайрыг маань бөөрөнгө учраас энийг одоо контролдож удирдахын тулд одоо хүнд ойлгомжтой байлгахын тулд одоо цагийн зүгээр одоо тайлбарлаж оруулсан байдаг. 12 цагийн югаар. Тэр анх хичээлж байгаа хүмүүс ч гэсэн ер нь ийм цагийн одоо тооцооллыг шууд сурч эхэлгүй те. Эндээс нэг хэлцаадаг уу? Үгүй анх тоглож байгаа хүмүүс бол эхлээд ерөөсөө цохилт барилт ерөөсөө зөв техникийг эхлээд сурах хэрэгтэй. Тийм шууд эхлээд тэр цаг гэдэг зүйл маань ерөөсөө тийм хамгийн түргэн ойлгож хамгийн ихний үе шат бол биш. Бэлтгэл сургалтыг мэдээж одоо доктортой зөв цохилт хийдэг басны дараа одоо цаг тэгээд одоо цохилтоо сурч эхэлнэ. Тэр зөв цохилт хийн, зөв зогсолт гэдэг энэ ер нь аюу тийм бас аюу тийм чухал зүйл байдаг юм шиг байна. Тамирчин хүний хувьд одоо хэдэн градус 90 градусын одоо зогсолт одоо палка мөрнөөсөө дээшээ
ингээл тэтэн юугаар одоо барих гээл тэр энэ талаар ер нь дэлгэрэнгүй тайлбарлал. Энэ талаар тайлбарлахад одоо зогсолт гэдэг болохоор яг хойд хөлн дээр бас толгуур авдаг. Урд хөлийг ачаалгүй одоо энэ чийжин биеийг урагшаа налуулахын тулд урд хөл найраа урд тэгээ нугалж зогсолт хийдэг байгаа. Тэгээд гарын зайгаа эхлээд зөв авах хэрэгтэй. Гарын зайг зөв авсны дараа хитэд өнцөг барьсны дараа энэ арын гар хамгийн чухалгаар энэ нэрээс энэ зохилтыг энэ гүйцэтгэлтэй энэ кейс дээр зогч өгдөг гар болохоор арын гарыг л энэ хөдөлгөөнгөө зохилтыг л хамгийн болно гэж төрүүлж сорно. Тэгэхээр палкны хувьд одоо тамирчдын бильярдын спортын тамирчдын хамгийн гол хэрэглэл бол палк хараад чинь цүнх хараад чинь тий. Өөртөө энийг хангадаг гэсэн тийм. Одоо энэ зохиоруудыг бол одоо клубээс гаргаж өгсөн байгаа. Тий. Тэгээд үндсэн одоо 3 зохиор мод байдаг нэг тамирчинд. Тэр нь болохоор тоглолтын одоо шаариг зохих тоглолтын зохиор. Нэг зохиор нь болохоор зөвхөн хаглааны зохиор гэж байгаа. Нөгөөх нь одоо жамп буюу үсрэлттэй зохилтыг хийж гүйцэтгэдэг 3 зохиортой байдаг. Тэр нь одоо энэ бол ер зардал бол багтаа спорт ер нь хөгжих боломжтой гэж хүмүүс бол яриад байдаг. Энэ тал дээр ер нь юу гэж бодож байна? Бильярдын спортын хөгжил ер нь манад хэр явагдаж байгаа юм санагдаж байна. Одоо хөгжил бол одоо бол 12 онд хөгжиж эхэлж ирсэн. 12 оноос хойш одоо бильярдын спортнууд хөгжиж байна. Их олон клубуд нэгдэж байна. Тэгээ хөгжил нь бол уг нь хурцтай явж байгаа. Одоо зардлын тал дээр бол одоо өөрт таарсан итэг одоо зохиор модтой байхад л энийг хичээлээд явах боломжтой. Одоо клуб тариалагдах юм бол бэлтгэл сургуульд нь үнэгүй болох. Одоо клубүүд бол тэр тал дээр маш их дэмжиж өгдөг. Тэгэхээр одоо өөрөө ямар мэргэжилтэй вэ? Одоо бильярдаас гадна өөр ямар зүйл хийж байна? Бильярднаас гадна би дээд сургуулаа би инженер мэргэжлэр төгссөн байдлын иргэний баг үйлдвэрийн байдлаар мэргэжлэр төгссөн. Тэгээд мэргэжлэр бас нэг хэсэг ажиллаж утсан. Одоо мэргэжлэр ажиллах байгаа юм. Одоо мэргэжлэр ажиллах одоо бильярдынхаа чиглэлээр одоо бүр бильярдтай менежерийг явж байгаа. Тэгээ энэ нь болохоор одоо бильярдаа тоглох одоо энэ спортоор хичээллээд цаашдаа амжилт үзүүлэх юм бол маш их хувь нэмэр болж байгаа. Спортын мастер цолыг хийсэн авсан. Ер нь энэнийг одоо бильярд тоглож байгаа хүмүүс ер нь ямар болцлыг хангаж ер нь спортын мастер болд юм бол? Спортын мастер цолыг хангахад бас ер нь юу л да бас хүн шалгуур нөхцөлтэй бас одоо улсын аваргын медаль тэргүүн байрыг аваад тэрнийхээ араас одоо бодлогоос улсын чанартай тэмцээн уралдаанд одоо сүүлийн финалийн шигшээ 4 мөрөж шалгарч үлдчихэж тэгээд энэ 2-3 удаагийн давтамжтай хийж мастер цолны болцлыг хангах. Хизээ мастер цол авсан? Мастер цолоо 2014 онд авсан. Монголын бильярдын холбоонд ер нь мастер цолтой хичнээн бильярдч юм байна. Мастер цолтой за 6 тамирчин байгаа болов гэж бодож байна. Ер нь азуу юм байна шүү дээ. Тэгэхээр тэмцээн уралдаанд ороод ер нь яг палка барайл өмгөө цохихтой ер нь юу гэж боддог. Энэ ер нь би нэг буудлагын спорттой ижил төстэй юм болов уу гэж одоо энэ тухайн тамирчнаас сэтгэл зүйн асар өндөр бэлтгэлийг шаарддаг. Яг үнэндээ үгүйсээ сэтгэл зүйн спортын бол одоо хүн бэлтгэл дээр зохиод алддаггүй. Одоо байнгын зогтөг шаарга тэг тэмцээний тоглолтын үед бол алдах тохиолдол байдаг. Тэр нь одоо сэтгэл зүйн дутуу байлдал ч юм уу. Одоо тэр зүйлээс гарч ирдэг. Одоо сэтгэл зүйг одоо сайжруулахын тулд бол одоо бэлтгэл сургалтыг маш их хийх хэрэгтэй юм шиг байна. Сэтгэл зүйн бэлтгэл хийнэ гэхээр бэлэр талаагийн хувьд яаж бэлтгэлээ гэж байна? Одоо сэтгэл зүйн бэлтгэл гэхээр одоо би бэлтгэлээр л хийдэг те. Одоо өөртөө ямар ч хийсэн шаарга одоо энэ шааргийг зохиход алдахгүй гэдэг итгэл үнэмшлийг бол ерөөсөө л одоо энэ бэлтгэлээр л хангаж авдаг. Одоо хэрвээ алдчихвал тэр одоо алдсан сандралаа яаж тарж байна? Тэр одоо бас хүн тэр одоо багш дасгалжуулагч гэж одоо
тэг миний үеийн тоглодог залуучууд бол ихэнхэд нь байхгүй баг. Тэгэхээр энийг ч одоо өөрсдөө л яг сурсан хүмүүс. Тэгэхээр одоо тийм одоо сандрал тогтлыг бол ерөөсөө нэг тийч хязгаарлаж барьж мэддэггүй чаддгүй. Гэрээ Одоогор ерөөсөө тэр сандралаа тарж сураагүй. тий, сураагүй байгаа. Тэгэхээр яриаг чинь сонссон чи ер нь өөрөөрөө сурсан гэсэн үг үү? Одоо тэг миний үеийн дамжид бол ихэнх нь бол ерөөсөө яг өөртөө сурсан байдаг. Одоо биднэрт шохоогүй үед хүртэл тоглож сурж исэн болохоор ч одоо өөртөө сурахаас өөр арга байхгүй. Одоо зураг телевизээр одоо юм заах арга барил хийдгүй байсан. Тэгэл өөртөө л ерөөсөө яг тоглосоор одоо тэрийг бэлтгэл болж исэн болоо. Тэгэл одоо өөртөө Өөрөө энэ бильярдын спортоор маш олон жил явсан хүний хувьд ер нь энэ спортын хамгийн сайхны юу гэж тодорхойлж хэлбэрээ. хамгийн сайхан нь бас яг ойр хавьд одоо зөвхөн орчноо бүрдүүлжтэй л одоо энэ бильярднаас их кайф авдаг л да. Одоо зогсон цохилт, авсан шарик, хожсон хожил тий хүнд ирнэ их гоё дурсамж бол үлддэг юм. Хамгийн их сэтгэл догтлуулсан тийм дурсамжтай тийм хожилтой тэмцээн гэвэл ямар тэмцээн байв? Хамгийн анхны улсын аврал энэ 2014 онд одоо Шайн бильярд клубын ерөөлгөө тавьчихсан финалж исэн. Тэгээд 6-2-оор хожигдж явж байгаад түрүүж 7 хожлоор байсан. Тэгээд ямар ч хожигдох хэрэг байхгүй 6-2-оор хожигдж явж байгаа. Тэгээд хожиж түрүүлж исэн. Тэр нь л хамгийн дурсамжтай. Залуу лидер нэвтрүүлэг. Тэгээд нэвтрүүлэгтээ орж байгаа зочдоос асуудаг нэг уламжлалт асуулт байдаг. Тэгэхээр дэлгэр далайгийн хувьд манлайлагч гэж ямар хүнийг хэлэх болоо? Ер нь манлайлагч хүн ямар байх ёстой гэж өөрийнхөө тодорхойлж хэлмээр байна. За миний бодлоор манлайлагч хүн одоо хийсэн зүйлдээ тууштай, үнэн шударгаар одоо чин сэтгэлээсээ хандж одоо нэгэн сэтгэлээр ирмэлцсэн сэтгэл зүрхээ гаргаж чадчих манлайлагч болох байх гэж бодож байна. Тэгээд гэр бүлийн ер нь суур хүмүүжлийг сонирхол. Гэр бүлээсээ ямар хүмүүжлийг олж авч төлөвшсөн бэ? Тэг гэр бүлээсээ Ээж аавтрын ер нь юу гэж захиж сургамжилдаг вэ? тэг бильярдыг тоглол өстө өдөр шөнөгүй алга болдог байлаа. Жохон багтай. Бүр ингэдэг нэг дурлцсан дондцсан. Тэгэл манай эцэг намайг одоо бильярднаас л олж авдаг байсан. Хайгаал. Тэгэл нэг бол энэ ажлын 5 давхрын бодол дэж, нэг бол арын тэр буудлын артлын бильярданд дээждэг. Ерөөсөө нэг 2-3 газараа л орчдөг. Тэгэл одоо аав ээж манайд за битийн чи одоо цаг зав зөв боловсон өнгөрүүлчихье те. Тэгээ наадхаа одоо бүр хичээл болоход ингээд сонирхоод үзье. Битийн шалгуулж игээд одоо тэгэл нэг юмд хандлагыг л одоо надад төлөвшүүлж ийсэн болоо. Зөв байх. Тэр унган ер нь хотын хүүхдүүд. Унган хотын хүүхд. Тэр ер нь бильярдад ингээд байнга чөлөө цагаа багаас ер нь өнгөрүүлээл. Тэр ер нь сурлагын хувьд тэр сурлагатай хүүхдээсэн юм. Сурлагын үед би одоо багтаа бол маш ер нь сурлагын тал дээр бол гайгүй юм хийх юм бол хийчдэг. Гэтэ хийдлээ бас их юм болно. Тийм л хүүхдээсэн. Багтаа болохоор одоо Монголын хүүхдийн ордны драмын театрын ангид явдаг байсан. Тэгэл одоо урлаг спортоор л ер нь их явдаг байсан. Урлаг спортоор гэхэлэр урлаг ер нь ямар төрлөөр явдаг вэ? Дуулж мод юм биш үү? Драмын театртээс болоод жүжиглэх юмд одоо багтаа бас нэг тийм 2 кино манад бас 4 бүтээж ийсэн. Одоо тэрийг нэг олж авч чаддаг. 25 дугаар телевизийн нэг дурсгалтай дэлгэц илүү, хөгжилтэй дэлгэц илүү нэг тим нэвтрүүлэгтээс орж ийсэн. Ер нь жүжигчин болъё гэсэн мөрөөдөл байсан уу өөрт? Байсан. Манай драмын театрт одоо жүжигчин мөөж ах байсан. Одоо тэгээд жүжигчин Тэмүүжин байсан. Тамка. Тэгээд жүжигчин болох мөрөөдөлтэй байсан. Тэгээд 4-р ангиас хойш бас завсарсан баха. Монголын бильярдын спортын ертөнцид одоо яг энэ спортын ер нь халуун тогоонд нь яг явж байгаа хүний хувьд те одоо бильярдын спорт чааштай илүү хүчээ аваад өргөжөнд хэлэхэд ер нь ямар арга хэмжээ авах хэрэгтэй юм гэж бодож байна. Тэгэхээр энэ санхүү тал дээр бол маш их хэцүү байдаг. Яг бильярд зөвхөн бильярдаа тоглоод энэ бильярдын физиктэй зориулаад амжин гэхэд бол одоо хөрөлцөхгүй. Тэгэхээр одоо ингээл ардаа дэмжлэгтэй байхын тулд одоо
энэ бильярд нь одоо хөгжихийн тулд гадагшаа энэ тамирчид амжилт үзүүлж явахын тулд ерөөсөө одоо холбоо нь маш зөв ажиллагаа хийх ёстой гэж боддیں۔ Дотоодын өрсөлдөөнийг маш өндөр байлгаж одоо дотоодох өрсөлдөөний ихсэх тусмаа одоо гадагшаа явах тамирчдын тоон ихснэ. Гадагшаа явах тамирчдын тоон ихсэхийн тулд одоо зардал мөнгөн дээр дэмжлэг болдог байх хэрэгтэй. Бид нар болохоор нэг жилдээ нэг заримдаа өнжөөд нэг хаа нэг ингээд гадагшаа тэнцэн уралдаанд явдаг болохоор тэнцэн уралдаанд очих болгондоо тийм шинэлэг мэдрэмжтэй гэлждэг. Дахиад яг анх очиж исэн юм шигээд тийм бус нөгөө нэг олон улсын тамирчдаас имэйсэн одоо яах вэ гэсэн тийм эргэлзсэн юм дахиад шинэлгээр очиад дээ. Тэгэхээр энэ байдал нь одоо гадагшаа олон тэнцэн уралдаанд ороод докторчод ирэх юм бол хүн өөрийнхөө одоо гаргах ёстой зүйл, тоглох ёстой тоглолт дээр бүрэн гаргаж чадах болов гэж боддیں۔ За ер нь залуустай хандаж юу гэж хэлмээр байна? Яг залуу насн дээрээ явж байгаа эд хөдөлмөрлөж бүтээж альва ямиг ихлүүлж байгаа тийм залууст юу гэж хэлмээр байна? Даан бол одоо чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлээд өөрт олцоо одоо чөлөө цаг дээр ажиллаад ямар юмар явуул амжилтанд хүрэх вэ? Ямар юмыг тууштай хөвөл миний сонирхол болох вэ? Сонирхлынхаа дагуу явахыг залуучуудад уриалж хэлмээр байна. Хүн өөрийн хүссэн зорилгоо олсноор юунд ч шантралгүй эргэж буцна гэдгийг ордоос мартаж зөвхөн урагшаа тэмүүлдэхин тод жишээ болсон залуу манай өнөөдрийн дугаарын зочин байлаа. Залуу лидер нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.